Өдрөмөнд тэгээд амьд байх хэрэгцээний тухай ярих гэж байгаа. Тэгээд яг Монголд энэ шуум хэтэрхий доор байгаа. Яа. Би 8 жилийн өмнө нэг ойлгосон байна. Айгүй их цаг өмнө ихсэн. Анх яг энэ 17, 18 та хүүхэд өдөрнөөс орж ирээд яг энэ номыг уншихад би энэ номыг баг байгаа бүх мөнгөөр ингээ хөдөлж аваад тухайд ч одоо оюутан хүүхдэд за миний халаас нь тийм бүр ингээ хүн амтнаас банд хүн амтнаас гуйж ийж нэг баг 100,000 төгрөг зулгасан хаа. Тэгээд 100,000 төгрөгөөр баг 10 ширхэг ном аваад хүн болон түгээгээл ямар гоё ном бэ? Энэ номыг уншаач гэж тэгсэн. Дааж хүмүүс ойлгоогүй. Уншаагүй. Тэг. Өслөр онно штэ. Дараа нь би ингээ хэвлүүлж үтсэн. За яг би өнөөдөр ядуу байна. За удахгүй би мөнгөтэй болохоор эсвэл хүмүүст туслах юм бол би энэ номыг хэвлүүлээд түгэн. Илүү олны түгэн тэгээд хүмүүс ойлгох байх гэж утсан. Бас л хүрээгүй. Тийм. Бараг 1000 гаруй хэлсэн. Тэгээд доторос яг ойлгосон хүн бараг байхгүй. Би өөртөө жоо эргэлсэн л дээ. Тэгээд яг би тодорхой хэмжээнд ерөө би 40-тэй хүн байсан бол хүмүүсийн тухай зөв дүгнэж сурах байсан баг. Гэхдээ мэдээж хүүхд сэтгхүү одоо ч надад хэврээ байгаа. Яг л би залуу. Энд бол эмзэг шаардлагагүй. Тэгээд хүүхд сэтгхүүгээр бодоход гайхажсэн. Яг хүмүүс ийм гоё зүйлийг ойлгохгүй юм болоо. Эсвэл би өөрөө хитрхийг гаж юм болов. Би хитрхээ өөр юм болов гэж бодсон. Тэгсэн чинь азар үгүй байсан. Би зүгээр л ингийн хүн байсан. Тэгэхээр яг юу ялж таарсан бэ гэсэн чинь хүмүүс зүгээр амьдрах хүсэл гэдэг зүйл нь хитрхээ бага байж таарсан. Тэгэхээр тийм хүнд бүр дараагийн шатны юм яриад нэг гэсэн үг шүү дээ. 20-30-тай залуу хүртэл хүнээс хүртэл ингээ асуухад Монголд нэг тийм урт наслыг боддгоо. Эсвэл Монголд нэг амьдрахыг хүсдэг ч юм уу. Тийм магадлал аюултай байхгүй. Зовлон ихтэй гэсэн үг шүү дээ. Нийгмээс ирж байгаа дарамт шахал. Эсвэл энэ харилцаанууд нь дандаа эмгэлтэй. Хайр дурлалын харилцаа, гэр бүлийн харилцаа, найз нөхдийн харилцаа. Ичнээ гой гэж хэлдэгчсэн яг том утгаараа бол бас зарим утгаараа эмгэлтэй байдаг. Тэгэхээр ийм болохоор хүмүүс нэг амьдрах хүсэл байхгүй байна. Тэгэхээр энэ амьдрах хүслийг яаж авчрах вэ? Яагаад хүмүүс ийм болцсон юм бол гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь ашгүй энэ дээр хариултууд нь байсан. Хүмүүс маш их энерги алдаж амьдэрдэг юм байлээ. Бодлороо. Одоо бид нар ингээд дандаа бодлороо юм бүтээх хандлагатай биш ингээд рил гүйлгэх тэг хизээч хэрэгцээг үзүүс. Тэр зүйлийг мэдлээгээ тэрийг харлаа гээ танд ямар ч хэрэгцээ байхгүй. Танаас энерги өгдөг биш энерги хасдаг зүйлсийг маш их хийдэг. Харилцаанууд дотн харилцаа. Эмэгтэй хүнтэй унтж үзэх хэрэгтэй, эрэгтэй хүнтэй харьцаж үзэх хэрэгтэй, найзуудтай байх хэрэгтэй. Тэр харилцаанууд нь хэр өгөөчтэй, тань хэр их цэнгэлдэг юм бэ? Цэнгэлдэг харилцаатай хүмүүс байгаа. Гэхдээ яг масс нийтлэг харилцаа ярих юм бол хамтдаа арх уудаг, хамтдаа нийгмээ муулдаг, жоохон зодон хийдэг. Тэр яг бүгдээрээ муу гэсэн үг биш. Гол нь яг энэ танд нэг өгөөж байхгүй байхгүй юу? Яг таны амьдрал дотоод мөн чанарт чинь. Тэгэхээр яг бид нар яг бүгдээрээ еврей болохгүй л дээ. Монголчууд тэ жоохон юм гангста тэ жоохон бүдүүлэг иршүүд маягаар амьдрал бидний гоё гэж монголчууд өөрсдөө боддоо шүү дээ. Бид нар еврей болох шаардлага байхгүй. Гэхдээ бид нар зүгээр тодорхой хэмжээний соёлтой амьдрах шаардлага байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо энэ найз нөхөрлийн харилцаа, гэр бүлийн харилцаа, олон зүйлс дээр бид нар яг илүү чанартай харилцаануудыг сайн ингээд өөртөө өгөөчтэй харилцаануудыг бүтээх юм бол бид нар амьдралдаа илүү баярлаж эхэлнэ. Өөрөө дүүрэн байдлыг мэдэрч эхэлнэ. Одоо л дандаа юм хоосорлын шинжтэй, үл итгэгч чиг хандлагатай байхгүй. Өөртөө итгэдэггүй, хүмүүст итгэдэггүй, ганцаардмал. Тэрийг угаасаа хорвоо юм гэж ярьдаг. Хорвоо угаасаа хоосон гэж ярьдаг. Тийм ухаантай юм шиг төр үсгэх хүмүүсээр их болсон. Тэгэхээр тэр хүмүүсд ухаантай хүмүүс биш. Тэр хүмүүс зүгээр л амьдралын мөн чанарыг ойлгоогүй хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бид нар энэ байдлаас салж чадаад бид нар харилцаанууд илүү чанартай болоод ирэх юм бол та өөрөө дүүрэн болоод эхэлнэ. Эсвэл дүүрэн харилцаануудыг бүтээж эхэлнэ. Таныг хэмлэхээс цаашгүй, таныг идэхээс цаашгүй тийм харилцаануудыг шаардлагатай үед өвдөөч чамаагүй тасалж иж болно. Яг гэвэл таныг үхэлэх гэдэг нь шүү дээ. Тийм. Хэрэгцээгүй найз нөхөд, хэрэгцээгүй гар хүрдэг нөхөр хэмтчлэн тэ мөнгө гугаас цаашгүй ах トゥ нар мэтчлэн юм харилцаан зөндөө байхгүй. Тэгэхээр тийм харилцаануудыг жоохон өвдөж чамаагүй таслаад жоохон урагшлаад үзэх юм бол бид нар амьдралтай илүү хайртай болно. Би тэгтээ дахиад хэлье. Би еврей хүн болохгүйгүй шүү та нарыг. Зүгээр эхлээд чанартай харилцаануудыг бүтээгээд үзчих. Тэ өөртөө хайртай байгаад үзчих. Би ямар гоё хүн бэ гэд хин нэгний үдсэн бичлэгээрээ биш ээ. Би та нарын амьдралыг гоё гэж яриад та ингээд нэрээ амьдралд гоё гэж бодоод биш. Өөрөө яг хинээрч хэлүүлэлтгүй ингээд баяртай байгаад үзчих.
Тэгээд би илүү ямар амьдрал гоё юм бэ? Би ямар азархан болж мэдлээ. Одоо би энэ амьдралаа хадгалахаас би өхгүй байхаасаа ингээд хүсэж үзчих. Тэр үед нь надад тийм гарц гаргалгааны тухай ярьж болох юм бэл. Одоо бол би та нарт ярихгүй. Ягаад гэвэл ерөөл би галзуун шиг болно. Угаасаа хангалттай олон жил галзуун гэж дуудлаа. Одоо ч гэсэн галзуун хувирэлээд. Гэтэ азар олон удаа галзуу гэж дуудлаад хахаар яг юу болт юм бэ гэхээр тасалтай болчихсон юм. За та нар ч үгүйс галзуу гэж бодож байгаа. За яг зүг гэл. Тиймэрхүү. Тэгэхээр галзуу бичлэг гэж нэрлэх нь хаашаа. Тэгэхээр галзуу бичлэг ингэ өнөрлөө да. Гарал төсөөл.